дизайн технологийн хичээлийн механик ба электроник гэсэн хичээлийг та бүхэн заах гэж байна. За тэгээд та бүхэн 10 дугаар ангийн дизайн зураг зүй гэсэн номоо бүх ширээн дээрээ бэлдээрэй. Тэгээд номныхаа хуудсыг механик электроник буюу 130 дугаар хуудсыг гаргаж тавиад мөн хичээлээ бичиж тэмдэглэх дэвтэр үзэгнүүдэд бэлэн болгоод тавиарай. Ингээ хичээлээ эхэлцгээе. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нар маань юу үзэх вэ гэвэл бид нар энгийн хөдөлгөөн, механик хөдөлгөөн, энгийн электроникийн элементүүд орсон бидний хөдөлгөөнд нэг төслийн ажлын хүрээнд хэдүүлээ нэгэн төсөлт ажлыг хамтран хийе. За би та нарт энэ хичээл хийхээс өмнө энд 2 3 хөдөлгөөнтэй зүйлийг та нарт үзүүлье гэж бодож байна. За бүгдээ анхааралтай нэгсээ харж байгаарай. За яаж вэ? Энд машин маань явж байна, дугуй эргэж байна. Бид нар маш энгийн зүйлээрээ машин хийсэн байна, тийм үү? За тэгвэл арай өөр хөдөлгөөнтэй зүйлийг та бүхэнд үзүүлье. Энийг та бүхэн хүүхдүүд маань хараад гаднаас нь юу гэж ойлгож байна? Дүрс нь мэдгэж чинь үү? Ямар байгуул хийх юм бол, юу юм бол гэсэн тийм сонирхол байна уу? За тэгвэл энийг гаднаас нараад мэддэхгүй бол одоо хэдүүлээ энийг тавиад ямар хөдөлгөөн хийдэм бэ? Ямар хөдөлгөөн хийвэл ямар амьтантай ч юм уу өөр зүйлтэй төстэй байна гэдгийг хүүхдүүдэд сайн хараараа. За багш насаалаа. За далаа хаав ингээд өсөрч байгаа. Нөгөө эргэжсэн бит маань өөр хөдөлгөөн хийдэг болж байна, тийм үү? За тэгтэр яаж гэнэ үү? Хүүхдүүд маань энэ битүүд дугуй юм бол иргэдэг арай өөр хэлбэрийн юм хийчихээр хөдөлгөөн нь арай өөр болж байна, тийм үү? За тэгвэл дахиад дараачихаа зүйлийг би та нарт энд үзүүлье. Энийг та бүхэн юу гэж харж байна? Гадна дүрсийг харлаа, хэлбэр дүрсийг хараад ямар хуу зүйл байгаа бол гэж бодож байна. За тийм ээ. За тэгвэл бас л бид нар мэддэхгүй байгаа учраас багш нь одоо энийг дахиад ширээн дээр тавиад ямар хөдөлгөөн хийх нь вэ? Хөдөлгөөн хийсний дараа ямар хуу дүрстэй адилах юм бэ гэдгийг та бүхэн олоорой. За ингээд бид дүрс рүүгээ анхааралтай харж байгаараа. Багш нь одоо энэ дүрсийг хөдөлгөөний асаая. За тэгэхээр энэ бит маань ямар хөдөлгөөн үзүүлсэн байна уу? Та нарт юу гэж бодож байна уу? За тэгвэл бидний дөрвөн хөлтөө морь гэдэг юм уу, өөр амтан гэдэг юм уу, янз бүрийн зүйлийн хөдөлгөөнийг харуулсан юм байна. Тийм үү? За тэгвэл өнөөдөр бид нар та нарт яах вэ гэхдээ энэ гарын доорх материал, бидний авсаархан хэрэгжилж болдог материалууд ашиглаад энэ зүйлийг хийх арга аргачлалыг багш нь та бүхэндээ одоо заая. За тэгвэл энийг хийхэд тулд биднэрт юу хэрэгтэй болох вэ? За нэгдүгээрт биднэрт батарей, бид нар бол тижээл гэж ярьдаг, тийм үү? Батарей байна. Энэ бол бидний тоглоом машин гэдэг юм уу, өөр зүйл гэдэг юм уу, энэ суурьтайгаа зөндөө байдаг, тийм үү? За энэ батарей нэгдүгээр хэрэг болох нэ. За хоёрдугаарт бидний ярьдгаар мотор гэж ярьдаг, тийм үү? Бид нар мотор гэж ярьдаг. Мөн бидний эвдэрсэн машин, тоглоом машин төр бол зөндөө байдаг. Мөн зүгээр зориултын гэж хэлж болохоор ийм хурцсуур нь багасгсан одоо мотортой хурцсуур нь багассан мотортой зориултын ийм хийх тоноглолтой зүйлүүд гадуураас зөндөө илүү байдаг. За тэгвэл мотор гэх юм. Гэхдээ би нэг зүйлийг анхааруулъя хүүхдүүдэд. Моторыг мотор биш жанаам гэж яриад идэв шүү манай хүүхдүүд. Багш нар ч гэсэн зарим нь ярьдаг жанаан биш мотор гэдгийг ойлгоорой. За 3 дугаарт мэдээж бид нарт аливаа зүйлийг хийхийн тулд би энэ зориултын дэлгүүрээс нь олж худалдаж авсан ийм болтнууд байгаа. Жижиг хийцийн болтнууд байна, хийцүүд байна. Биднэрт энэ болтнууд хэрэг болно. Энийг магадгүй хүүхдүүд та нар өөрсдөө эвдэрсэн жижигхэн хөгжим өөр зүйл байдаг. Ахын иргэдийн эвдэрсэн зүйлүүдээс нэг нэгээр нь гоё гаргаад авчвал бүр та нарт ашигтай байж болно шүү дээ, тийм үү? За дараа нь мэдээж бид нар өнөөдрийн энэ битийг хийх үүднээс одоо биднэрт энэ зургийн дагуу гаргасан багш нь яг цаг бага учраас төрүүлээд зургийн дагуу гаргаад ажлын зургийг гаргаад зүсээд бэлэн болгоцсон ийм хийцийн деталууд мөчнүүд гэж ярьдаг болно. Энд эднэр байна. Энийг та нар гэрээ нөхцөлт гэдэг юм уу? Одоо байгаа нөхцөлтөө хатуу кардон цаас ашиглаад
энэ зүйлүүдийг бас хийж болно. За ингээд багшийнх нь хийх зүйлүүд ингээд бэлэн боллоо. Одоо тэгэхээр багш нь эхнээс нь аваад зүйлүүдээ угсраад ингээд явъя. Гэхдээ би угсрах болгондоо хүүхдүүд маань энэ юунд ашигтай, юунд чухал вэ гэдэг зүйлээ яриа явна. Тэгээ та нар багшигаа бас хараад одоо гэртэн шууд дагаад энийг хийх материал байхгүй ч гэсэн та нар сайхан дэвтэр дээрээ тэмдэглэж аваад дараа нь энэ материалыг баацтай болонготой хүүхдүүд гоё дадлагаар хийн шүү. Ойлгосноо. За эхлээд бид нар мэдээж хөдөлгөөн үргэж ирсэн мотор аавна. Моторн дээр бид нар яг эргэлтийн бие гэж байгаа та нарт энэ харагдаж байгаа дугуй зүйлийг зоогоод хажуу талд нь шатууны эргэлтийнхээ биеийг өөрчлөхийн тулд биднэрт ийм гол зон. Энэ дээр яах вэ гэхээр би энэ дээр мөчөө хөлөө бооно. Мотор эргэн миний мөч яах нь вэ? Эргэлтийн эргэж байгаа хөдөлгөөн маань шулуун буюу ийм хөндлөн босоо хөдөлгөөн шилжүүлэх үүднээс би ийм боохнэ. За багшны энийг бооё. За мотороо энд угсарцсан. Одоо эндээс болтоо аваад дараачихаа болтуудыг аваад энд мөчнийхээ болтыг би гаргалаа. Хүүхдүүд би хэлсэн шүү дээ. Зориултын ийм болт гайх өгдлөө зардаг газрууд байгаа. Мөн хамгийн гол нь хүүхдүүд бид нар өөрсдийнхөө гэр оронд байгаа эвдэрч хэмхэрсэн гэдээ бид нар гаргаа хайдаг зүйлүүд дээрээсээ болт гайх бус зүйлнүүдээ сайн хямгатж авч ивэл бид нарт дахиад зохион бүтээх юмд бол зөндөө хэрэг болдсон шүү гэдгийг хараарай. Ингээ болоо. За дараачихаа мөчийг угсръя. За тэгэхээр бид нар яах вэ? Болт боон. За жишээлбэл ингээ харъя. Би одоо энэ мөчийг ингээ бооцсон. Энэ ямар зориултын мөч вэ гэхээр хоёлоо ингэж хөдөлгөөнтэй байх нь. Нөгөө эргэлтийн хөдөлгөөн маань янз болж байгаа учраас хөдөлгөөн холболтын нэг төрөл шүү дээ. Бид нар хуучин 6 7 дугаар ангид үтсэн холболтын төрлүүд гэх тэрний нэг хөдөлгөөнтэй төрлийн холболтоор нь энэ зөвлөдөө хийж байгаа юм байна гэж. За одоо тэгэхээр биднэрт яг их бие гэж ярьдаг тийм ээ. Их биеийн хэсэг маань энэ байна. Их биеийн хэсгэн дээр одоо бид нар явах уу? Нөгөө хөдөлгөөнийг эхлүүлж байгаа мотороо бэхэлж суурлуулах хэрэгтэй тийм үү? За тэгвэл одоо биднэрт бэхэл суурлуулахын тулд бэхлэгч маань хэрэгтэй. Гэхдээ бэхлэгчийн болох дээр багш нь өгсөн хэмжээшин дагуу бүгдийн зураа хийдсэн байгаа учраас одоо ингээд шууд мотороо бэхлээд явъя гэх үү. За мотороо бэхлэнэ. Гэхдээ хүүхдүүд маань нэг зүйлийг анхаарч явах ёстой. Бид нар хийж байгаа технологи дээр яах вэ гэвэл энэ зүйлийг хийхдээ бид нар яаж яана ажлын зураг гаргаж гин мөн бид нар энийг хийснээр болт гайх аливаа зүйлийг зохион бүтээж хооронд нь угсарч боож үзэж гин олон дадал чадваруудыг яг эзэмшдэгэ гэдгийг бас манай хүүхдүүд анхаарч явах хэрэгтэй. За дараачихаа болтыг авъя. Дараачихаа суурийг багш нь аваад за маш жижигхэн болтуудаа за ингэ сайхан боогоод за үндсэндээ мотор маань ингээд их биен дээрээ бэхлэгчлээ. Одоо бид нар яах вэ? Дараа нь мөч буюу нөгөө хөлнүүдээ хийн. Тэгээд дараагийнхаа үйл үйлчлүүдийг хийн штэ. За одоо бидний зургийн хувьд хөлний маань хоёр хэсэг. Тэгэхдээ энэ дээр хүүхдүүд та нарт нэг юмыг би дахиад хэлэхэд тухайн хөдөлгөөнийг яаж өөрчлөх вэ гэдэг дээр нь энэ бидний хэлж байгаа мөч гэж ярьдаг холбоосууд маш чухал. Бид нар хуучин 6, 7, 8 дугаар ангид холбоосын төрлүүдгээ үзчихсэн та нар санаж байгаа хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй холбоос гэ байдаг шүү дээ. Тэгвэл энэ хөдөлгөөнтэй зүйл дээр дандаа хөдөлгөөнтэй холбоосуудаар явдгийн шүү. Одоо ингээд мөчнүүдээ бид нар хоорондоо боочхын тулд би та нарт жишээлбэл зүгээр энэ дээр ингээд үзүүлж байгаа хэлбэр нь энэ маань ингэж хөдлөх учраас хөдөлгөөнтэй холболтын хийн шүү гэдэг. За дараачих нь хөл маань энд байгаа. Одоо яг би хэрвээ та нар ингээд энийг ингээд энд харьцуулаад харж байгаа бол хүүхдүүдээ энд харж байгаа бол одоо би энэ хөлийг яаж гэнэ үү?
их биеийг хийсэн одоо бид нар хөлийн дарааж байгаа хөлийг боогоо хийж штэ тийм үйлдэлүүд нь. За багшны энэ хөлнийхээ мөчийг боочие. Гэхдээ альва үйлдэлийг хийхдээ манай хүүхдүүд нэг зүйлийг байнга анхаарч авах хэрэгтэй. Яарч болохгүй нямба, тайван, өгөгдсөн ажлын зургийн дагуу. Манай хүүхдүүд нэг дутагдлаа байдэн шүү дээ Монгол хүүхдүүдэд. Юмыг амар хурдан хийх дуртай. Хамгийн гол нь зургийн дагуу тайван, өгөгдсөн хэмжээсийн дагуу яг энэ технологийнхаа хийж байгаа үйлдлийн технологийнхаа маш сайн хэрэгжүүлж хийх хэрэгтэй. Багш нь ингээд юу ч гэсэн их биеийн нэгтлийн хөлтөө нь угсарчлаа. Одоо бид нарт дахиад тусдаа угсарсан нэг хөл маань байгаа. Энэ хөлөө угсарыг. Одоо тэгээд бидний их биеийн маань бүтц маань үндсэндээ яах нь бодолж байна. Тэгвэл хүүхдүүдтэй нэг юм анхааруулаа хэлэхэд аливаа зүйлийг хийхдээ яг ажлын зургаа гаргана. Тэгээд ажлынхаа зургийн дагуу хийдэг. Манай хүүхдүүд толгоонд айгүй их юм боддог. Яг ингэ хийчих шүү гэж бодоод тэрүүгээр хийгээд идэг. Тэгээд тэрэн дээр бас заримдаа алдаа гардаг учраас хүүхдүүдэд хэлэхэд эхлээд ажлынхаа зураг төлөвлөлтөө маш сайн хийгээд тэгээд дараа нь яхав ажлынхаа зургийн дагуу хийцүүдээ хийгээ явах нь шүү. За энэ хөлүүдээ боогоод одоо багшд нь энийг моторынхаа хэсэгт нь боогоод за ерөнхийд нь ингээд өгөгдсөн зургийн дагуу механик хэсгүүдээ хийгээд дуусчлаа. Одоо биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр электроник буюу бидний цахилгаан эхлэхээний хэсэгтэй хэрэгтэй. Тэгээ цахилгааны хэсгүүдээ яаж хийх вэ гэдгийг одоо бид нар багшин самбар дээр цахилгааны кинематик схемийг зурж өгөөд тэр хэсгийнхаа дагуу хэдүүлээ. Яг энэ холболтуудаа хийх юм. За хүүхдүүд одоо би та бүхэндээ цахилгаан хэлхээнийхээ схемийг зурж үзүүлье. За бид нар бол хуучин физикийн хичээл дээр зөндөө үзчихсэн. Та нар мэдэх байх. Зураас дугуй дүрс дахиад зураас дотор нь им үсгтэй. Энэ юу лээ хүүхдүүд ээ? Энэ юу? Физикийн хичээл дээр урд нь бид нар үзчихсэн. Өнөөдрийн үед биднэрт юу? Мотор мөн байна. Мотор. За өнөөдөр бидний биед өөр юу хэрэгтэй ашиглаж байгаа вэ? За одоо хоёр дахь зүйл маань бид нар мотороо асаадаг, унтраадаг зүйл байгаа. Энэ маань юу вэ гэхээр за хүүхдүүд та нар энэ дүрсийг санаж байгаа. Физикийн хичээл дээр бас үзчихсэн. Бид нар үзэж байгаа. Энэ юу? Унтраалга. За унтраалга. За унтраалга. За одоо манай бүтээлд өөр юу хэрэгтэй байж байгаа вэ? Оролцож байгаа вэ? За гурав дахь зүйл маань за энэ ямар зүйл вэ хүүхдүүд? Бидний өнөөдрийн хэрэглэгдэхүүн хэрэгжилж байгаа зай буюу батарей. За багшны дээр өччихье. Батарей. За бид нар физиктэй үзчихсэн. Манай хичээлийн хэрэглэгдэхүүн энэ хичээл дээр явж байгаа зүйлүүд шинжилгээний чиглэл дээр физикийн хичээлтэй маш их холбогддог. Одоо манай хичээл дээр альва зүйлийг зохион бүтээх юм бол физик юмнууд маш хэрэгтэй болдог. Бас хүүхдүүд маань сайн санаж хэрэгтэй. Мотор буюу бидний өндөр хэрэглэж байгаа мотор, унтраалга, батарей гэсэн ийм гурван электроникийн энгийн элемент хэрэгжижээ. Одоо энийг яаж холболтын схем зургийг багш нь энэ дээр зурж өгье. Энэ зурсан зургийн дагуу яах вэ? Бид нар батарей, мотор, унтраалга гурваа яаж холбох вэ гэдэг аргачлалаа мэдээд холбоно гэсэн үг шүү хүүхдүүдээ. За тэгвэл эхлээд батарей нэмэх хасах багш нас нэмээд нэг юм хэлчихье. Ягаад батарейн дээр нэмэх хасах хоёр тэмдэглэгээ байдаг вэ гэхээр цахилгааны хувьд нэмэх хасах гэсэн хоёр туйл байдаг учраас нэмэх хасах гэсэн хоёр туйл байна. За одоо батарей маань доошоо явал цахилгаан хэлхээний утас явлаа. Мотор байгаа. Мотор
Энд мотор байна. Моторын нэгдэлд ирж холбогдно гэсэн үг. Дахиад моторын нэгдлээс гарсан хэлхээний утас чинь цаашаа яваад унтраалганы нэг хэсгээр очино. Батарейны нөгөө талын утас маань ирээд унтраалганы нөгөө хэсгээр нийлнэ. За энэ өнөөдрийн бидний хийсэн зүйлийн цахилгааны кинематик схем нь энэ байх нэ. Энэний дагуу холбох нь. Яг нь батарейнаас гарсан нэг утас маань моторны нэг өнцгтэр шондор ирнэ. Дахиад батарейны нөгөө талаас гарсан үзүүр маань унтраалган дээр очино. Унтраалганы нөгөө талаас гарсан утас маань моторын нөгөө хэсгээр очино. За ингээд энэ хэсгийн дагуу бид нар яг уу BT маань цахилгаан хэлэхэд дууслаа. За ингээд багшийнхан та нарт одоо үзүүлэх гэж байгаа зүйл маань нөгөө бэлэн болцсон морь маань. Бидний хийсэн морь энэ байна. За мотор байна. Моторын хэсэг нь байна. Бид нар мотороо байрлуулсан. Моторныхоо утаснууд гарсныг харж байгаа. За бид нар морьныхоо нөгөө юм тохируулаад батарей буюу тэжээлийн хэсгийг морьныхоо доод талд нь байрлуулсан байгаа. За тэгээд хажуу талд нь унтраалга буюу бид нар жижигхэн унтраалгуудаа яах вэ? Морьныхаа хажуу талд бэхэлчих. Бид нар багш нь түрүү хийсэн дахиад автаа хэлээ. Эвдэрсэн бидний гаргаад хавдар хайдаг гэдэг шиг хэрэггүй зүйлтэр бидний энэ хэрэглэх зөндөө хэрэглэгдэх хүн байдгийн шүү гэдгийг хүүхдүүд бас үүнээс хойш анхаарч байгаа мэт. За одоо ингээд бидний бэлэн болсон өнөөдрийн хичээлийн маань бэлэн болсон морины маань үндсэн явдлыг дахиад та бүхэндээ үзүүлье. Эндээс хараад хүүхдүүд маань яах вэ гэхээр ямар хөдөлгөөнийг ашиглаад ямар зүйл хийж болох уу гэдгээ дэвтэр дээрээ тэмдэглэж авна. Хоёрдугаарт нь яах вэ гэхээр өнөөдрийн хичээлээр ямар зүйлийг сурч авбуу гэдэг зүйлээ дэвтэр дээрээ тэмдэглэж авна. Гуравдугаарт нь энэ зүйлийг хийхэд шаардлагадах материал хэрэглэгдэхүүнийг яаж хаанаас эвтэйхэн олж болох юм бэ гэдэг тодорхой хэмжээний зүйлийг та нар дэвтэр дээрээ тэмдэглэх хэрэгтэй. Тэгээд мэдээж хамгийн сүүлд нь яах вэ? Яг энэ тоглоомтой, энэ хөдөлгөөний тоглоомтой адилхан өөр ямар тоглоомын санааг ямар хөдөлгөөнөөр гаргаж болох вэ? Үүрмэц, хөөрхөн, гарын доор материал ашигласан арай өөр хөдөлгөөн тоглоомуудыг яаж хийж болох вэ гэдэг шин санаа гаргацгаагаараа хүүхдүүдэд. За ингээд хэдүүлээ морьныхоо хөдөлгөөнийг дахиад үзцгээе. За ингээд өнөөдрийн хичээл маань энд хүрээд өндөрлөлөө. 10 дугаар ангийн механик электроникийн хичээлийн бүлэгсдийн хүрээнд манай 10 дугаар ангийн сурагчид маань энгийн материалууд ашиглаад энгийн электроникийн зүйлүүдийг ашиглаад ийм бүтээлч бас сэтгэлгээ хөгжүүлсэн ирээдүйн шилдэг инженерүүд болохоор ийм бүтээл хийж болох юмаа гэдгийг та бүхэндээ үзүүллээ. За баярлалаа та бүхэнд.